Сайн байна уу? Танд амралтын өдрийн мэнд. За. Номын хавцсны зураг. Номын хавцсан зурагч. Сая цаасар юм өөр гээд ашиглах дүрээ. Дотроо юм хэлбэрүүдтэй тэгээд уураас зураачлаа. Энэ зураг надад ингээд сонирхолтой санагдаж байгаа нь болохоор аюу тийм бараа. Тэгсэн хэрнээсээ нэг тийм сэтгэлд ингээд татна мэдрэмж өгöd байгаа юм шиг. Тэгээд энэ зургийг харахаар та өөрийгөө зурсан юм уу гэж надад харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн сонирн байгаа нь энэ зураг тэгээд таны доор тавьсан зураг ч гэсэн яагаад ингэ дандаа нүдэн анаастай байгаа юм бэ гэдэг нь надад аягүй сонир санагдчихэв. Тэгээд өнгөний сонголт нь болохоор юм маш хар бараа юм шиг хэрнээсээ гэрэлтэй тэгээд бас тэнд ингэ юм хурц өнгөний шийдэл байгаа юм надад. Сонин байна гэх юм уу? Аюу сонин тодорхойгүй юм байна. Ястаа бай. Яг өмнө нэрсээ нэг юм бодож байгаа юм. Тэгээд саягийн цаанд байхгүй миний шүлгэндээ нэг хөрмөрөөд байна. Өдөө амихтаа хинч давхраагүй болдог. Давхраатайдаа биш нүдтэйдээ баярлая гэвэл дахиж тэдэнд сэтгэл хэрэггүй. Тэгээд тийм их бас байж магадгүй. Тэр нь яг гам тавьсан юм байна. Тэгээд одоо энэ зурган дээр гол point нь тэрвэрлэлт тахгүй. Тэгээд одоо ингээд сайн арах юм бол нэг ингээд цаашаа харсан. Тэгээд нуруу мөрөө. Тэгээд ингээд тэрвэрлэлт надад айгуу чухал санагдав юм байна. Айгуу хүчтэй мэдрэмж. Нэг тийм хүн хамгийн их ингээд хүнд мэдрэмж юм уу ингээд авдаг штэ. Ингээд цээжин дээр ингээд доороос ингээд дараад идэв штэ. Тэгээд тэр цээжин дээр дардаг учраас ингээд тэр дарж байгааг нь өргөхийн тулд ингээд хүн цээжээрээ ингээд өргөдөг байхгүй. Тэгэхээр яг тэрвэрлэлт бол ер нь айгу маш тийм чухал хүмүүсийн харилцааны хэлбэр хаа. Тэгэхээр зөрүүд ингэж оруулсан. Энийг болохоор би харанхуй дунд өөрийгөө тэрвэрсэн байгаа гэж ойлгоод байна. Энэ болохоор би өөрийгөө ингэж тэрвэрсэн байна гэж хараад байсан байхгүй юу? Өөрийгөө ч ер нь өөрийгөө л тэрнэ. Сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. SBN телевизийн уран бүтээлчдийн хүргэдэг амралтын хөтөлбөр нэвтрүүлэг эхэлж байна. Ингээд өнөөдөр надтай уулзаж байгаа хамгийн ихний зочин танд амралтын өдрийн мэндийг хүргэе. За энэ амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр уран бүтээлч Мөнх Баярын урлан дээр би хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр таны хувьд амралтын өдрөө яаж эхлүүлдэг вэ? Амралтын өдрөө нэгтгэс давтраа оронд хичээлдээ яваал зургаалж хөлөрчээл амралтын өдрөөр гэрлүү барьдаг та. Урлан дээр ер нь амьдэрдэг дөө. Тэгээд амралтын өдрөөр гэр нууны нисгэд байдаг болохоор тэгээ нэг сургууль руу нисгээс ингээ ирж ирэх хэцүү. Тэгээ одоо ингээд тустаа гараад 2 жил болж. Тэгэл энэ амралтын өдрөөр гэртээ л барьдаг та. Амралтын өдрөөрөө хийдэг хамгийн гоё хобби юу вэ? Банк хийдэг юм малыг хобби гэдэг болохоор юу гэдэг хүмүүс ч ингээл ажиллаа хийж байгаа. За нэг хобби хороо зураг зураач юм уу гэж өгдөө шүү дээ. Өдөр тутамд л нэг хоббигоо хийж яадаг болохоор баг ингээд тэндээсээ завсралтай шүү дээ. Энэ баг юм бодохгүй хийхгүй байхад л. Энэ уран бүтээлийн орон зайгаараа бидэнд гоё танилцуулбал манай урлагийн нэрийг Евэн гэдэг. Евэн за. Евэн гэдэг. Яа тийм гэхээр ингээд хийвэн гэдэг англи хэлтэй амар тустай сонсдог. Хийвэн болохоор нэг деваж шүү дээ. Ямаарч нэг ингээд би нэг давхартаад байхлаа ингээд газар доорх деваж гэж үзсэн. Тэгээд Евэн гэдэг нэртэй урлаа. Тэгээд 8 сард тийшээ орж ирээд өнгөрсөн оны. Тэгэл одоохондоо тэгэл болохгүй л явжлаа да. Тэгээд мэдээж тэгээд их бодлоо дөө. Зургуудыг зураал. хамгийн сүүлээс юм бол одоо сая
цагаан сарын дөнгөж өмнөхөн нэг ном шүлгийн анхны шүлгийн дөрөв хэллээ. Тэдний хаагцсан зургийг бас зурсан байгаа. Намайг ингээл энэ урланд орж ирэхэд хамгийн сонирхол татсан нь. Тэгээ би сая учрыг асуусан. Миний хувьд ингээ аливаа зүйлийн би ингээ нүдийг харах айгуу дуртай байдаг. Тэгээ энэ зургийг ингээ надад хамгийн гоё санагдсан юм нь хар цагаан хоёрын ингээ сүлэлтсэн юм шиг харахад байгаа юмнасаа гэгэтээ байсан. Тэгээд нүд нь ингээд аниастай байгаа нь ямар сони юм бэ гэж бодогдчихсэн. Зөөр бүх зүйлийг харахгүй ч байгаа юм шиг тэгсэн мөртлөөс юм 50 мэдрэмж исэн байхгүй юу. Тэгэхээр таны хувьд уран бүтээлийнхээ энэ шүлэг, уран зураг, ер нь бүх уран бүтээлээ хийхдээ тэр дотоод хэв шинжээ юугаар нь илэрхийлт юм бэ ер нь? Одоо зураг зурхад үгүй гэдэг шиг. Ер нь ингээд зураг шүлэг хоёр чинь ингээд яг адилхан бүтцтэй юм шиг санагдах байна. Хөгжимч тэр яг адилхан. Урлагийн ингээд бүх салбарууд яг ингээд адилхан нэг юм тогтолцоод гэх юм ингээд зөв тогтолцоод ч юм уу. Тэгээд жишээлбэл ингээд шүлгийг үгээр бичдэг бол зургийг яг өнгөөр зурж байгаа. Шүлгэнд ингээд юм найруулга зөв гэж байдаг бол яг уран зурагт зохиомж гэж байгаа. Хаана тэрийг ингээд хатгаж өгөх үү? Хаана аль хэсэгт нь ингээд хүмүүсийн анхаарлыг их татаад аль хэсгийг нь зүгээр ингээд хаях уу? Тэр нэг юм зураач найрагчдад байдаг нэг онцлог тал нь тэр юм л яг ингээд шүлгийг яг зураг шиг уншдаг. Яг зураг уншиж байгаа юм шиг яг шүлгийг хардаг. Тэгэхээр нэг илүү ингээд яруу найрагчдад хөвчлэн нэг энэ бүрэн гоё байна гэж хэлдэг бол зураачд энэ шүлэг яг бүтцээр ингээд бүхэлдээ ингээд нэг юу гэж хэлэх гэдэг тэр нь гоё юм гэж. Жишээлбэл энэ зургийг та хэрвээ шүлгээр илэрхийлбэл ямар шүлэг вэ? Миний эцгүүд улирал хөрнө. Магадгүй маргаангүй нар чөлөөвөл асуун. Довны толгой буултаж ус салзарна, дэвтэрмэн л үлдэнэ. Үлдлээч бас үрэгдэн, дараа нь хинч дурсна. Жарны хугацаанд амьдрахтаа атом тасч болно. Живажлын дараа мөрөггүй замхарна. Миний эцгүүд ижимэн битгэж завна. Ижимэн эцгүүд бүгд намайг мартна. Уудам гэдгийг дэлхийгээр хэмживч, дэлхийн чинэнч би хумхын ганц ширхэг. Ил оршин би дурсагдах шалтак ирээгүй. Дуулдах гэж зангиран орлоогүй. Энд байх учир ургүй тул ахарлын тултал оршуугаа мэдрэх гэж ирсэн юм. Залуу насаа цогшоож эхлээд зөрөгтэйгээр дээр нь тос асхмаар байна. Ааж мунтармаар байна. Миний эцгүүд харсны ус урсгал болно. Урсж ил байг. Ясан тавтал таашааж байна. Таалжлаа. Тэмчлэг. Тэр нь тэмлэх та. Тэр юу гэж хариулах вэ? Яг энэ зураг та хамгийн их таарах шүлэг энэ шүлэг л хата. Яг ингээд өөрийгөө ингээд хамгийн хүчөөрхөн гэдэг мэдээд л тэгэл одоо яах вэ? Тийм байлаа ч гэсэн одоо яах вэ? Эвлэрээл. Таныг хамгийн хөвөлдөг уран бүтээлчийг нэрлэвэл та хэнийг хэлэх вэ? Уран зургийн яг үеийн шилээ гэж зураач. Тэр зураач юм. Тэр зураач их дуртай. Шүллэгний хувьд бол ер нь бараг л уншдаг юм да. Номч нэг их уншдаг юм. Ямар нэг айхтар уншдаг хүмүүсийн ажид бол тэгэхээр л бараг л уншаагүй. Тэр нэг айхтар яг бусад бүтээлчдийн бүтээлийг ингээд уншаал хараад байхаас л зүгээр л зураад зүгээр л бичгийг илүү үздэг. Нэг айхтар ингээд яагаад гэдэг вэ? Ирж байгаа ч юм уу. Жан хөгжим бичихийн тулд хөгжим сонсдог уу? Таны хамгийн одоо гоё ингээл чийлрэнгээ сонсох дуртай дуу чи юу юм? Дуу чи? Тийм дуу. Паул Маурят гэдэг тийм хөгжим цөлжтэй. Тэрний ер нь хөгжим сонсоод хүн нэг ямар гоё дуу гэж бодсон шүү дээ. Ингээд тэрийг сонсоод нэг тийм тэр шахаад. Яа гэл яг ингээд нисэж байгаа юм шиг. Та яг одоо гитараа аваад өөрийнхөө энэ мэдрэмжийг яг одоогийн мэдрэмжээ илэрхийлбэл ямар ая тоглох бол гэдэг надад маш сонирн байна.
Зохиосон дуугч юм. За. Дулаан цулах гэж хөл нүцгэн алхнаа чам тархин өмхөн шалтгаангүй амьдарснаас олоо хөхөө мэдэхгүй хашаач юм бэ гүхён Ургэж ханшиг байхаас залхахнаа Тэнийг үтэл минь тэвлэл шиг дулаахаа Тинч муугүй л байна шүү дээ тэнгистэй Тэнгэр хэнийний тохгүй газар байсан Тэгээд далавч чадасаа Шалидулаа цулах гэж хөл нүцгэн алхнаа Шам зархин өмхөн шалтгаангүй амьдарснаас олоо Хөхөөч мэдэхгүй хашаач юм бэ гүхён Ургэж ханшиг байхаас залхахнаа Тэнийг үтэл минь тэвлэл шиг дулаахаа Тимч муугүй л байна шүү дээ тэнгистэй Тэнгэр хэнийний тохгүй газар байсан Тэгээд далавч чадасаа Яг энэ дуунд бичсэн үн гэх юм бол яг номоо гарах гал явж байсан үе таахгүй. Яг зүгээр л шүлэг бичээд явж байгаа бол амар л юм лээ. Хинч мэдэхгүй. Тэгээд ном гарах дээрээ туссан чинь бас тэр дарамт бол амар юм лээ. За бусдаас тэгж ирэхгүй л да. Ингээд өөртөө ингээд ачаа өгöd байгаа. Сайн байх хэрэгтэй гэдэг чинь юу? Нэг тиймэрхүү ингээд ачаанд бүр ингээд хит ингээд өвдөөд ингээд тэр бүр ингээд тэсгээ байнгуудаа ингээд өөрийгөө аргадаад цоцгоож байгаа. Тэнэг үйлдэл чинь тэрвэлчиг дулаахан тэмч муугүй л маш өдөө тийм үстэй. Тийм одоо тэр үедэл бичсэн дуудаг. Энэ дундаа хайртай. Нэг жоон хэцүү юм тохиолдвол нэгэ дуулцахаар юм нэг гоё онгоцтойсэн уучаа. Тавшир. Ер нь хөгжим таны сэтгэл зүрхийг үнэхэрийн бүр эзэмдэж ийсэн цаг үе хизээ исэн бэ? Яг тэр нэг ертөнцөөс нэг тасрах мэдрэмж байдаг шүү дээ. Яг сөүлгээд анимашн байдаг шүү дээ. Энд дэр ингээд төгөлөөр тоглонгуудаа ингээд шууд сүнснээ ертөнцөд очилдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд төгөлөөр ингээд тоглоно шүү дээ. Ингээд зүгээр л нүдэн ханаад тэгээд ингээд зүгээр гар ингээд яаж хөдөлмөр байна гээл тэрөөр нь хөдөлгөөд л тэр үед яг ингээд ертөнцөөс сасрах мэдрэмж байдаг. Яг нэг юм зураг зурхаар ингээд заримдаа нэг 10 минут зурсан юм шиг мөртлөө баг ингээд 2-3 цаг суудсан байдаг байхгүй. Бүр ингээд цаг ингээд нэг мэтгэл ингээд амар өнгөрцөн байдаг шиг яг
тоглох нь гоё. Төгөлдөр хуурд тоглох үеийн мэдрэмжийг яг одоо та өөрийнхөө шүлгийн номноос илэрхийлбэл ямар шүлэг байх юм бол ямар мөрт байх юм бол зүгээр л хайрын шүлэг үү? Тэр шүлэг. Одоо чи миний хайр биш үзэг болсон. Хажууд байгаа хэрнээ хүрч болохгүй цаас болсон. Сэтгэлээ гээчгээд ирэхэд чинь би чамайг таниагүй. Нисэн гэдэг нисэх биш. Нисэн гэдэг хөлөө мартах. Мартаад тайрах. Буух цаг болоход тайрсан хөлөө хаах. Хайр бол хайрлах биш. Хайр бол ганцаардлаа мартах. Мартаад нисэх. Буух цаг болоход мартсан ганцаардлаасаа хөлгүүгээр зүтгэх. Одоо чи миний хайр биш үзэг болсон. Хажууд байгаа хэрнээ хүрч болохгүй цаас болсон. Их л нэг дурлал нисэж явж байсан байл. Яг хүн нисээд ирэхэд тэгэл хөлөө мартчихсан шүү дээ. Тэгэл буцаад унан хамгийн хүчтэй газар талд нь хизээ байсан бэ. Хөөх энэ хүн надтай ямар адилхан байна гэдэг мэдрэмж хаана исэн бэ? Гитарч юм байдаг шүү. Нэг бараг 60 70 50 60 оны үеийн сонгодог гитар чинь. Тэрний айната. Яг нэг төгөлдөр орон дээр хийх гээд байдаг зүйлтэй өгдөгтэйсэн. Санагдсан. Тэвчүн. Ингээд сонсон чаг өөрөөхөө ингээд төгөлдөр дээр тоглож байгаа ингээд гитар дээрээ сонсоод байгаа юм шиг тийм юм төрсөн. Урлаг, ер нь энэ уран зураг, хөгжим, шүлэг энэ бүх урлаг танд яаж нөлөөлөв? Одоогоос 3-4 жилийн өмнөх хоёр асруу хаа. Тийм урлаг хүний тийм мухаа харигс чих юм уу тийм зан чанаруудыг эмчлээд идэв юм шиг санагдаж байна. Яг нэг тийм нэг хүн байлгадаг зүйл л. Одоо хүн байна гэдэг нь ч гэдэг юм яа. Хүн байна гэдэг нь магадгүй бараг тэр муу харигс чанар нь орж иж л хүн л хал та. Гэхдээ ингээд яагаад юу н зураач болохоор шийдсэн бэ гэхээр сонирхолтой тав. Зарим хүмүүс намайг таньжааж магадгүй 2022 оны 12 сарын 4-нд талбай дээр нүүрсэн толгойн жагсаал болсон шүү дээ. Тэр өдрийн оройн 7 цагт 2 залуу талбай дээр хуцаад байсан. Нэг нь би аам л та 2 сар талбай дээр зогсож хөтлөөлж гисэн та. Тэр үедээ л юм хизээ нэгэн цагт энэ усыг ямар нэгэн зүйл аварвал тэр нь урлаглах юм байна гэж бод. Би юу хийж чадах бол гэж чаад. Тэгэл уран зургийн мэргэжлийг сонгосон даа. Тэгэл яг тэр жилдээ би 12 дугаар ангид төгсөж байсан. Тэгэл шууд төгсөлт хурлын академийн уран зургийн ангийг ганцхан анги сонгол. Тэгэл тэндээ шалгалт өгөөд азартын цайд ирсэн даа. 2022 онд талбай дээр жагсах нь таны хувьд яг ямар утга учиртай зүйл байсан юм? Тэр яг юуны төлөө юм бэ? Бараг нэг чулуун дээр өдрээгүй бол би энд суухгүй байх байж болохоор тийм яг жижигхэн зүйлсээр ингээд юмс иргсэн баггүй. Зүгээр л нэг хоёр хүн ингээд бодомжоор явж байгаад нэг хараагүй өнгөрцөн бол одоо юм мөнхөр магадгүй зүгээр юу гэдэг хөвөлч юм уу тэнцсэн үсгэж юм тийм гэж магадгүй. Энэ зураг бол надад анх орж ирээд харсан хоёр зураг, хамгийн таалагдсан хоёр зурагны нэг нь байсан. Яа тэгэхээр энэ зураг бас ингээ нүдэн аниатай дээд юм бүтгэн байсан байхгүй юу? Зөвөр надад харахад михтэй юм тэгэл бийнхаа нууцсыг ил харагдсан. Ингээд
хэвчээ. Ямар хамаатай юм бэ гэсэн байдалтай. Тэг эмэгтэй хүн биеийнхээ ийм эсийг гаргаад ингэж хөвтөхээр зөрөг эсвэл тийм итгэл амар амгалан байдал. Энэ зургийг хараад надад нөгөө Саманде Бавар гэж зохиолч идэв штэ. Тэрний дайвар хүстэн гэж зохиолшоод миний нүдэнд ингээд орж ирсэн байхгүй. Ягаад чинь тэрийг зүгээр шаал дими тийм олоод авчихын оронд зүгээр энэ зургийг харчвал баг амар ч юм уу гэж бодогдмоор надад санагдсан. Энэ зураг шүлэг байдаг нь хурцсны дараа хувцсыг ч нөмсгөлгүй. Хуцааг яг энэ чигтэн зогсоогоо зурмаар санагдаад. Хинч зүрхлээгүй бүрэг чимхий зам чинь газрын чинь улаантай хамт авчихсан. Хурцсны дараа зурхад гэрэл хэрэггүй. Үнэндээ цаас бол харандаач хэрэггүй. Газар чинь улаан байсан ч улаан өнгө хэрэггүй. Зурч дуустлаад ирэхээс чинь хаашаач явах бай. Та номынхоо нэрийг яагаад өөрөг гэж нэрсэн юм бэ? Өөрөг гэдэг үг надад бол маш шинэс. Хүмүүсээс ер нь тийм асуулт маш их орж ирж байгаа. Тийм бах. Айгуу тийм сонсож дадаагүй үг юм шиг байна. Зүгээр нэг хэл шинжилгээр нь тайлбарлал өөрийн хөрөг гэсэн үг байхгүй юм. Одоо зураач нэг өөрсдөө зураад өөрийн хөрөг гэж нэдэж штэ. Одоо self portrait, selfie. Тэрийг монголоор нэг болгосон өөр үг байхгүй. Тэг хүн ер нь ингээд мэдгүй ингээд хин нэг мэдхээс л зөв өөрийгөө л арай илүү мэдэх юм болов. Ядаж өөрийгөө эхлээд таньчвал болох юм болов гэж тоо. Тэгээд нэг өөрийгөө хайгаал шүлэгчээд байсан байна. Би чи юм блэ, юу блэ? Одоо яах блэ гэл. Тийм үү? Тэгж тийм ер нь болохоор номоо өөрөг гэж нэрсэн л да. Манай редактораас тэр юм санал гаргасан. Редактор сайн байр гэж байна. Тэр нөгөө хоёр бүлгээс бүрдэж байгаа. Эхний бүлэг нь урсгал гэдэг 40 хэдэн шүлэгтэй. Хоёрдугаар бүлэг нь эсрэг урсгал гэдэг 20 хэдэн шүлэгтэй. Тэгээ яагаад тэгсэн бэ гэхээр эхний урсгалын бүлэг нь болохоор ерөөсөө одоо ингээд таа ч юм уу би ч юм уу эсвэл годомжинд явж байгаа зүгээр ингийн хүн ч юм уу уншаад ойлгож болохоор тийм урсгалын дагуу ч юм уу тийм миний тарих руу, миний зүрх рүү зүгээр урсаал орно. Урсаал тийм шүлэгнүүд байгаа байхгүй тийм яг зөв урсаал орчихоо. Тэгээ эсрэг урсгал болохоор хүмүүс юу хүсэж чинь би тэрийг нөхгүй. Та тэгээ урсгалыг сүрдэг хүн юм уу эсвэл дагаад урсаж идэг хүн юм уу? Сүрдэг юм шүү дээ. За баярлалаа. За тэгээ өнөөдөр манай амралтын хөтөлбөр нэвтрүүлгийн амгийн сүүлийн асуулт. Та амралтын өдөр хөтөлбөрийг үзэж байгаа бүх үзэгчдэд маань зориулаад өөрийнхөө амралтын өдрөөрөө хийдэг нэг гоё дадал зуршлаасаа санал болгооч. Ван дотор 2-3 цаг хөвтөд шин. За өөр тэгвэл түвжир нэх юм. Нисг рүү чинь тэгэл дандаа л түвжирдэг юм даа. Амралтын өдөр болгоноо л тэгэл түвжирч татсан да. За. Шаач гарч явахгүй хаалгаа хаагаа дотроосон би төвшнэ өглөө босохгүй өмдөө чог төмсөхгүй өөрийнхөө сайхан амьдрна Тэнгэрүүдэм тэнчөө байх чалавгүй тэнэг амьдралд энэ ухаан ямар чамаагүй Orium hosekwa bendes hashachokwe Bella